За сайн байцгаана уу? Дөнгөж сая Достоевский хэмээх Оросын зохиолч, дэлхийн олон орноо алдаршсан сонгодог зохиолчдын нэг Достоевскийн Гимзэн марманаар жүжиг болгон 200 жилийн байдан зориулсан Монголын театраа тавигдах гэж байгаа жүжигийнхаа сургуультаас гарч ирлээ. Тэгээ өнөөдөр та бүхэнтэйгээ юуны талаар би ярилцаж санал бодлоо хуваалцах вэ гэвэл гендер хэмээх ойлголтын талаар өөрийнхөө зүгээс та бүхэндээ бас харилцан яриад бас ойлголтоо хуваалцахаар энд байж байна. Тэгээд надад гендер гэдэг маань ерөөсөө хүүсэр хүнийг ялгарлахгүй байх, хүн болгон тэгш эрэхтэй байх гэдэг ойлголт юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд сүүлийн үед ялангуяа Монголд эрэхтэй хүүхэд эрэхтэй хүмүүсийнхаа бас эрхийг давуу хамгаалах талаар ойлголтыг дэлгэрүүлэх ёстой болов гэж бодсон. Яагаад тэгэхээр нөгөө хүн өөртөө байгаа өөрийнхөө сэтгэл зүрхээрээ мэдэрсэн өөрийнхөө хамгийн сайн таньж мэддэг зүйлийн тухай их ярьдсан байна л да. Хоёр хүүтэй болохоор ингээд хүүхдүүдийнхээ асуултанд хариулж явахдаа боддог байхгүй юу. Бусдын л адил би хүүгээ за эрэгтэй хүүхдээ жиж гээл те том хүүгээ жишээ нь за миний хүү эр хүн шүү. Энэ гэр орныхоо эзэн болсон шүү. Дүүдээ аав нь ээжтэй хань нөхөр нь шүү. Тийм болохоор уйлж болохгүй шүү. Хүчтэй байгаарай. Чамд хүүхэд нас байхгүй шүү. Эмэгтэй хүүхэд л уйлдгийг шүү гэл 10 жилийн өмнө айгүй хүмүүжүүлж ийж. Чи нотор нь цээж ир мэдэж байна уу? Аа мэдээ. Sol sol mi sol fa mi re do do lia lia do lia sol sol mi sol fa mi re do do. Энэ нөгөө том хүмүүс 7 илүү 8 настайд нөгөө төлдөр орын доголонд явъя гэд надаас гуугаад тэгсэн чинь би яхан би минийхөө эмэгтэй хөгчөг хөгжмийн доголонд явж яхан гоё спортоор хичээлэлтэй гэд сагсан бөмбөгийн доголонд сэрэгцэнд явуулж ирсэн. Тэгээд тэр үеийнхэн алдааг залууч байж бас л нөгөө гендерийн хөвшмөл ойлголттой байж тэр үеийнхээ алдааг баг дээрээ давтахгүйгээд одоо хангалыгаа ямар л доголонд явъя гэсэн дандаа явуулдаг болсон. Минийхөө төгөлдөр орнд Монгол бүжигт хийлэнд те ээж нь хүснийн дандаа хийж өгч байгаа те. Аа. Шатар гээл. Тийм шатар. Ээж. Ингээд яагаад ихэнх хүмүүс ингээл эрэгтэй хүн байж битүү уйлаад байгаа ч гээл үгүй. Зөрөгтэй бай гэл. Хүний эрхийн тийм нөгөө хөвшмөл ойлголттой байсан. Яг л эрэгтэй хүн юм байх хэвээр, эмэгтэй хүн юм байх хэвээр гэд. Гэхдээ бас нөгөө тэдний буруу биш. Ягаад гэвэл бүр модон хааны үеэс нөгөө агаач ярьдаг байсан шүү дээ. Нөгөө хүчтэй эрчүүд нь дандаа их орноо одоо их хүмүүстээ хамгаалдаг учраас хүчтэй байх хэвээр. Тийм учраас уйланхаа нэлцгай байж болохгүй гэд. Тэр чинь нөгөө нүүдэлчдийн соёл иргэншилтэй болохоор зөвшөөрөгдөд байсан байхгүй. Одоо дэлхийн нийт тэр чигээрээ хөгжөөд хүн төрлөختний амьдрал суурин юу руу төвлөрөө те суурин хөгжил рүү төвлөрсөн учраас бас тэгж болохгүй байгаа. Тэгэхээр нөгөө чамайг битгий уйлгээд ахаар чиний эрхийг бид нэр зөрчөөд байгаа. Тийм. Тэгэхээр уг нь чи уйлмар байдаг те. Тийм, ер нь хаяа ингээл яг гарч ирдэг. Тэгэнгүүт л за ир юм чи уйлахгүй дээ гэд буцаага зайлах тохиолдол байдгүй. Гү тэгэл уйлах гэхээр ингээд амар хэцүү амар яна ингэж бодох үед гэж бодох үед. Юу гэж бодох үед гэж. Хүмүүс одоо энэ ямсан шилжсанс ийдэр гэж бодох үү гэдэг. Нэг тийм юм суудсан юм шиг. Гэтэ ээж нэг юм хэлэхгүй. Хүмүүс чамайг юу гэж бодох нь хамаагүй шүү. Чи бүр нөгөө хүнд халтай хулгай хийгээл те гэмт хэрэг хийгээл хүнийг зодож бэртэйгээл хүний эрхэнд халтсан л биш бол бусдаар чи өөрийнхөө хийх ёстой юм хийгээ явж байгаа. Ерөөсө хүн намайг муухай гэж бодчихвээ. Хүн намайг уйлаа нэлцгансан юм бэ гэж бодчихвээ гэж битгий бодцаа юу. За. Чиний энэ зүрх сэтгэл дотоод мэдрэмжинд юу бодоод чинь яг тэрийгээ тухайн нөхцөлд гаргаад бай. Чадахгүй одоо тэгэж. Чадахгүй. Чаднаа. За тэгвэл би чамс нэг чи ангийнхаа 2 охины дэргэд ээжсэн заяа. За. За магадгүй 4 охины дэргэд. Пүү. За. Тэгэл санаандгүй ээжсэн чи хангалаа чи намхан штэ гэл тэгсэн гэж бодъё. Тэгсэн чи ингээ гомдоод уйлмаар байлаа. Жишээ авч байгаа шүү. Тэгэнгүүтлээ за охин хүүхдэд нөлөөмсөө үзүүлээд эрэхтэй юм байж би уйлахгүй гэдэг. Тим тохиолдол байсан уу? Ер нь үү? Ер нь бол байсан баг. Тэгвэл одоо тэгээ уйлахгүй явж исэн юм байна те. Тэгээ ууралж муурлахгүй тэгэл шууд. Охин хүүхдээ чинь хөндлөн гээл те. Гэхдээ нөгөө уурлаад бүр нөгөө охин хүүхдийгээ доромжлох гэхээсээ илүү чи өөрөө уйлж гомдлоо тайлмаар байгаа бол тайлж байгаарай заа юу. Тэгээ би бас чамд нэг юм хэлээ. Ангийн чин 38 хүүхдээс магадгүй бас дандаа чам шиг ингэж боддог хүүхдүүд ээж магадгүй шүү.
те ирэм чи уйлахгүй даа гэл те. Тэгвэл хамаагүй бүгдээрээ эрэгтэй хөлт ч гэсэн уйлж ийл да эн чинь хүний сэтгэл хөдлөл мэдрэмж юм чинь гэд хэллээрээ заа юу. Чадах уу? Сайн мэдгүй юм аа. Гэтэ чадахыг хичээгээрэй заа. За. Чадахгүй л. Гэтэ хичээгээрэй заа. Ягаад гэвэл эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ хүн л юм чинь. Нэг дотн найзуудаа л хэлэх. Дотн биш ч гэсэн хэлжээ заа юм. Гэтэ хүн л юм чинь хүний сэтгэл хөдлөөр ямар мэдрэмж гаргамаар байна тэр болгоныгаа гаргаж яах л хэрэгтэй байхгүй юу? Эрэгтэй, эмэгтэй гэж бид нар хайрцагч болохгүй. Хүн үү? Ичхэн зүг байна уу? Зүг. Зүг байна. За тэгвэл минийхөө яг тэр зүгээр яваарай заа. За. Хүчирхийлэл гэж юу вэ? Хүчирхийлэл юунаас олж үүсдэг юм бол хүчирхийлэгч этгээд яг ямар шалтгаанаар тэр хүчирхийлэл гэдэг тэр айдас одоо юу гэдэг тэр дарангууллыг өөрийнхөө оюун тархинд хуримтлагдсан байдгийн бол гэд маш олон судлаачид судалсан байдгийн байна лээ. Энийний үр дүнд дийлэнх олонх нь ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэвэл ер нь хүчирхийлэгчд дарангууллыг үүсгэгчд сэтгэл оюундаа тарих мэдрэлийнхаа системд юу гих агуулсан байдаг вэ гэвэл багаасаа өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг дандаа нууж хааж ийснаас их үүсдэг юм байна. Одоо айж исэн аимшигтай зүйлийг би айж ийна гэж уйлж чадахгүйгээс ч юм уу те. Эсвэл би маш их гомдсон гэдэг эрэгтэй хүүхдүүд нь уйлж байгаагүйгээс болж маш их дотроо ингээ хоримтлуулж идэг. Тэр хүүхэд ирээдүйд өрхийн тэргүүн хүний хань хүүхдийн аав болонгуудаа за би өрхийн тэргүүн хүн чинь уруу дараа явж болохгүй шүү гэл ингээл дандаа зоригтой байх гал сэтгэл санаагаар унсан тэр мэдрэмжүүдээ их нэртэйгээ хүүхдүүдтэйгээ хуваалцах чадахгүйгээс олж ингээд дотроо ингээ бугшснаас олж маш их тэрийгэ хааж ингэж бие сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж чадаагүйгээс олж тархинд нь маш олон тийм нөгөө дурсамжууд нь хуримтлаад нэг л өдөр тэр нь зад татан гарч ирэхдээ одоо яадгийн магадгүй нөгөө өөрөө юунаас болоод байгаагаа мэдэхгүй согтууруулахундаа хэрэглээд л те. Тэгээ согтууруулахундаа хэрэглэснийхаа дараа нөгөө эрүүл байх үеийн ухамсар нь байхгүй болоод бүр яав гэмээр бүр чи согтуудаа тэгсэн штэ өчигдөр гэл ихэнх үедээ өөрийгөө гайхдаг. Би тэгсэн гэж үгээл эхнэр нь ч гайхдаг, өөрөө ч гайхдаг, ээж нь ч гайхдаг. 3 дахь, 4 дахь, 5 дахь дээрээсээ 5 дахь, 6 дахь одоо 10 дахь, 20 дахь магадгүй тэр араншин гаргасныхаа дараа угаасаа би согтуудаа тэгдгийн яадгийн гээд сүүлдээ 30 дахь, 40 дахьөөсөө гар хүрээд энэ нь яг юунаас болоод байна гэвэл уг хүн тийм муу хүндээ биш. Багаасаа тэр хүнийг сэтгэл хөдлөлийн чөлөөтэй илэрхийлж чадаагүй, нээлттэй оюун бодлыг ярилцаж чадаагүйгээс болоод хуримтлагдсан тэр олон стрессүүд нь нэг л өдөр нервүүд нь нэг л өдөр тэр сархад гэдэг ундааны араас гарч ирээд тэгээ тэр нэг л мэдхэд хүчирхийлэгч болсон байдаг, хайртай хүнээ дарангуулсан аимшигтай этгээд болж хувирсан байдаг. Тийм болохоор манай энэ гим зэм жүжигт гарч байгаа нэг хүний алдааг эргэн тойрныхан бүх хүн хариуцах ёстой гэж Достоевскийн гол философи байгаа. Тэр нэг л өдөр дарангуулагч хүчирхийлэгч болоогүй тэр хүнийг ийм болгох хүртэл нь одоо 40-50 хүртэл нь хамтдаа ажиллаж амьдарч өсгөж хүмүүжүүлсэн бүх хүн буруутай гэж би хэлэх гээд байгаа. Тийм болохоор бүгдээрээ эр эм гэлтгүй бүх хүүхдийг багаас нь маш зөв хүмүүжүүлж үлгэр дуурайл үзүүлцгээе. Охин хүүхдийг хайр дүрэн өсгөхөөс гадна бас амьдралын хатуу хүүхдүүд сургаж бас хатуужилтай, хүмүүжилтэй, төвчээртэй болгох ёстой. Хүүхдийг амьдралын хатуу хүүхдүүд сургахаас гадна хайр ямар гоё зөөлөн байдаг вэ те? Өөрөө өөрийнхөө бүх мэдрэмжүүдийг ил гаргаж явах ёстой гэдгийг бас сургацгаая. Тэр цагт хайр дүрэн охин, хатуужил дүрэн охин, хайр дүрэн хүү, хатуужил дүрэн хүү энэ хоёр нэгдэж гэр бүл болоход өөр хүүхдээ бас яг л тэр зүйлээр өсгөөд бид нэг л мэдхэд 20-30 жилийн дараа тогтсон хэвшмэл ойлголт маань арилж хүн болгон тэгш эрэхтэй, хүн болгон сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх ёстой гэдэг ойлголтод 100% хүрэх болов гэж бодож байна. Тэгээд ирээдүйн тэр сайн сайхны тухай те хүн болгоны тэгш эрэхийг хангахын тулд өнөөдрөөс эхлээд бас би ч бас өөр хүүхдүүдтэй хүмүүжүүлэхдээ анхаарч бас тодорхой хэмжээнд үлгэр дуурайл болохыг хичээж байгаа. Тэгээд хамтдаа бүгдээрээ хичээцгээе. Өнөөдөр миний эрх чөлөө тэнд байгаа таны эргэн тойронд байгаа хүмүүсийн эрхээр хязгаарлагддаг шүү гэдгийг хүн болгон ойлгоцгоё гэж уриалъя.